414 тэрбум төгрөг аль бие усны эдийн төлөвчдийн хурлаар орсон. За 414 тэрбум төгрөгнөөс нийтдээ 4 бүлэг 12 багц нийтдээ 289 төсөл арга хэмжээг төлөвлөгдсөн. За үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 269.9 тэрбум төгрөг буюу 270 тэрбум төгрөг зарцуулагдсан. За 2022 оны хийж байгаа ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт 2023 онд өнөөдрийн байдлаар 76.9 тэрбум төгрөг байна. За ингээд нийлээд 345 тэрбум төгрөгийг бол өнөөдрийн байдлаар зарцуулагдсан. За зарцуулалтыг товчлоод үзүүлэх юм бол нийтдээ 12 багц төсөл арга хэмжээнээс томоохон хийгдсэн ажлуудыг зөвхөн хувьчлаад авч үзэх юм бол нийтдээ нийтийн тээврийн парк шинжилэлтэнд бид нар 74.5 тэрбум буюу одоо 20% зарцуулсан байна. За газар чөлөөлтөнд бол нийтдээ 72.4 тэрбум төгрөг төсөглөө түүнээс 55 тэрбум төгрөг 22 онд гүйцэтгэлээр гарсан. За энэ онд 17 тэрбум төгрөг гарчаад байна. За ингээд үзэх юм бол газар чөлөөлт нь 19%. За сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар өнгөрсөн онд хийсэн энэ жил бас хийж байгаа ажлууд байна. За энэ маань нийт одоо 420 гэж яриад байгаа тэр сая гүйцэтгэлээр 345 тэрбум төгрөгийн одоо 20%-ийг эзэлж байна. За дараагийнх нь шинжилтийн ажил бол голбоо туслах зам гэдэг ажил явж байгаа. За энэ бол нийтдээ 13 байшил томоохон гүүрэн байгууллага, замын бүтээн байгуулалтууд байгаа. За энэ дээр нийтдээ 228 тэрбум төгрөг төсвөлөгдснөөс 2022 онд 48 тэрбум төгрөг зарцуулагдсан. За энэ онд одоогийн байдлаар мөн бас 17 тэрбум төгрөг зарцуулагдаад байна. За энэ оны төгсгөлөөр ихэд нийт төсөв бүртэг бол 220 тэрбум төгрөгийн 13 байшил зам хэн. За энэ бол нийт зарцуулагдсан мөнгөний 21%-ийг эзэлж байна. За замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг шинжлэх ажлын хүрээнд RFID-ийн үндсэн одоо 161 байшилт уншигчдыг байршуулсан. За үүнтэй холбоотой мөн бас нийслэлийн хэмжээнд 442,477 ширхэг тааг захим гэрчлэгийг бол мөн бас нийслэлийн энэ хөрөнгөөр зарцуулсан. За энэ дээр бол бид нар зарцуулалтыг нийт мөнгөний 6%-ийг зарцуулсан. За энэ зохион байгуулалтанд ороод ингэ явж байгаа. За явган болон ундаг дугуйн зам, гараж, хайс, хашаа буулгах энэ дээр тогтчлтын ажил гэдэг ингэ явж байгаа. За энэ бол нийтдээ нэг нь 6%, нөгөөх нь 4% гээд нийтдээ 10%-ийг эзэлж байгаа. За гэх мэтлэнгээр нийтдээ яг тодорхой дүн болвол өнөөдрийн байдлаар 345 тэрбум гарсан гэсэн.